Hello Prince. Дараагийн нэг ээлжид аялалтаа гарахаар сургуулийн хашаагаар алхан явж байна. Аль хотод явах хайчих гэдэг би дараагийн бичлэгээр дараагийн хэсгүүдээр үзүүлэх юм уу? Одоо тэгээд өглөө онгоц 6-аас хөөрнө гэсэн. Тэгээд 6-аас хөөрхийн тулд нэг 4 мөрөг гэхэд чек ин хийх хэрэгтэй болно гээд. Тэгэхээр би өнөөрөө очиж онгоцны бодлоор төлөвлөлтөөр чамаараа бэлтээд явсан байна. Энэ манай кампус ордог байж шүү дээ. Сургуулийн кампус. Нэг иймэрхүү. Dumb ways to live, so many dumb ways to live. Dumb ways to live, so many dumb ways to live. Бодол төр болж ирсэн юм лээ л дээ. Даалгавраа цаг тухайд нэгээгүй. Сая метро дотор даалгавраа гэдэг нэг хийж байгаа болоод одоо нэг эдгээр болгодтуулсан метрийг дуусгаад тэгээд 50 онгоцны бодлоор тэндээ гэж бодож байна. Гэтэ онгоцны бодол готлоос яг арай орж ирэн дөнгөж метроноос буугаад явж. Онгоцны бодлоор одоо шөнө 12 болох гэж байна. 11 болж байгаа юм. Гомонтой шүл. Яг мэдээж Ice Peak. Шиан дагаа хүн юу гэж Ice Peak бодож байна. Тэгээд амар өлсөтэй би бол сая McDonald's яг онгоогоол онгорхаандаа гэж гэрэл рүү нүрээд ирсэн чи халгаа атсан заа. Тэгээд за яа хүүгээд даалгавар хийж тусгаад тэгээд одоо ингээд гомонтой шүлгээс үүсэж. Амтны хоёр халуун онгоцтой харагдсан. Тэгвэ үццгээ. Ой. Аний снэк. Йогурт байна. Смак бэдинг шүү. Нарийн冰淇淋传来的。大家好，中国！现在我有冰淇淋，我很喜欢冰淇淋，但是《速度与激情9》比冰淇淋《速度与激情9》我最喜欢，所以现在是音乐时间，准备1、2、3，2个礼拜以后，《速度与激情9》，2个礼拜以后，《速度与激情9》。Ice cream flavored гэсэн за. Тэгэхээр ice cream flavored yogurt гэж ямар амттай чихэрлэг амар чихэрлэг авах юм байна. Үсцгээ. Аягтаа устай ч манайд. Шиан ямар юм ёо Жунгуо каншичээ. Тэгээд энэ чинь юм капсул хотелнууд байна. Өнөөдөр оройн үнэ бол 118 ён гинэ. Бээжин тайцрах бол хамаагүй амтгал юм байна. Тэгээд энэ чинээс халуун хөдөөс hot гэж бичиж. Тэр цаашаа онгоцны бүлэг. Би сая дээр дээшээ 2 3 тоглоо гарч ирсэн. Зэ ус авчих. Зэ. Тэгээ унтахтаа бэлтгий да. Тэгтээ бээжин дээр хосны юм хараа. Гівдэх газартай нэг йогурттай. Готлоо тавьсан мэн. Ой, мөчтэй чимээ газар гівтэж байна. Одоо 4 цагийн дараа чекин 6-аас 9-д үлдээд 7:30 тэмцээнээр байна. Капсул хотел 2 оны 4 цаг авахын тулд бас ямар ч хэрэг баг. Тэгээ оройн нэг сүмсөөс гэж бодож байна да. За цаг одоо 5 болж байна уу? Тэмцээнлэг үнсгээр уудын тасаа чекин хийгээд та бүхэн анзарч байгаа бол чиндамгүй болсон байгаа. Чиндамаа яасан бэ гэдгсэн чи эдний чиндамны ингээд юу өндөр нь 30 см ах хэрэгтэй гэдэг байсан байна л. Ийм жижигхэн миний чиндааны тал шиг чиндам зөвшөөрөөд тэр нь өнгөө арах хэрэгтэй байсан гэдгсэн чи миний хэтэрхий өндөр том болж таарад тэгээд тэрийг оруулахгүй төлөх гээд килограммын 20 оноор тооцсон гээд минийхний 9 орчим килограмм болоод 180 он төлөөд чекин хийлгээд явууллаа чиндамаа. Тийм л байна. Энэ domestic departure ялангуяа энэ T3 бол ер нь жоохон тийм царай муутай юмгүй гейт байна. T5 хамгийн гоё.
Тэрний араас T2 ороод тэгээ T3 байт юм байна. Ер нь Шианы airport. Тэгээ би айгүй гоё унтж байгаа. Яг унтаал нөхцөл байдал болоод янзын гоё температур тарал удаад их сэрэл дугч юм чи яах юм. Одоо нисэн нисээд буугаад аялаад тинээд гоё. Яриа жоохон мяа гэдэсний үед бол мяа гитас хөөх юмуд байт юм байна. Burger King харагдлаа. Subway байна. Hollywood гэх юм байна.即可发射信号的电子设备已关闭或调至飞行模式，谢谢。 Онгоцын бодлосоо төсөв бодол руу яваад тэнцний сайн 2-3 цагт 3 цаг сайхан унтж байгаад одоо гараад явах гэж байна. Явах гэж байна. Хаашаа явах гэж байгаа хэлдэггүй нэ явах гэж байна. Би мапед үнтэй гэж бодсон. Яг энэ чинь мапед нам хүлээжсэн байна. Жохо алхсан байсан бол мапедд тарахсан байна. Тэгээд одоо метроны бодол руу такситаад тэгээд метроны бодлосоо ийм 5 Avenue Street гэдэг юм ер нь жоохон юм Европч маягийн стрит гэдэг юм шиг үлээ заяа. Тэрэн дээр хамгийн дөрөнд очих төлөвлөгөөтэй явж байна. Тэгээд энд хамгийн гоё нэг Крисл зундаг жижигхэн мопедууд гэж тийм гадар унж яваад байдаг шинэ намдаг байсан шиг мопедууд байд юм байна. Тэгээд тэднийг манад ийш тийшээ явж болох нэ. Тэгсэн явж байна. Угаасаа буудал сонгохдоо би өөрөө албаар гэх юм уу угаасаа ингэ нэг юм харж судалж байгаад яг тийм метроны будаас нэг 2.5 км зайтай буудал сонгоцсон байгаа. Тэгээд тэрнийхэн балгаар ингээд такситад явж байна. За ийм машинуудтай юм газар гэрлээ. Машинуудтай газар гэдэг юм нэг 5 Avenue Street гэх газар ингээд санаанд алхаад явчихсан тийм retro vintage машинуудтай. Юу нэстэ нэраа ингээд шинэнд 2023 онд аялж хахад яг энэ маргаангийн реклам ингээд автобусан дээр амар томор яваад байсан байхгүй юу. Тэгээ би заавал энийг авч идэх мэс тэгсээр агаад Бүр Монголын Түнлээ хотод очиод нэг удаа яг авч идчихсэн. Тэгээд тэгсэн чинь би сая Тэнжин зүгээр сая явж байгаа замын дагууд би фотограф авах авсан чинь би тийм яг гаднаас ингээд юм дотрооч хатаад тахсан. Амар тийм шүүлэг гоё юм. Бэлтээ энэс илүү тийм гүзэл саналаг амттай авах болов гэж санасан чинь үгүй. Гэтэ айгуу гоё байна. Гадаа амар халуун байна. Энэ Тэнжинийг харж нү. Айгуу тийм ногоон газар ийм юм. Тэгээ ингээд яг миний явж байгаа стрит болохоор жоохон тийм Европч маягтай юм former тийм directors амар тийм өндөр алтан тушаалтай хүмүүс амьдардаг байсан газар юм шиг байна. Тэнийг алхаад үзээд явах гоё байна. Очих газар руу очиод тийсэл. Тэгээ би сая 19 оноор ийм авлаа л да. Одоо яг энэ надад таалагдчихгүй бас хэлэхгүй. Гүдэл зүүмэд ингээд зөндөө сонголт байсан юм аа. Ингээд шиг дайсан дээр тэгэд хэрэн би нэг лаввэ гээд одоо их хуучин амттай гэсэн юм байсан. Хэрэн би одоо ямар сөрний хуучин амт гэж ямар юм байдгийг туршиж үзэхийгээд гэсэн энэ компотны хатаасан жимстэй амтыг хэлсэн юм шиг байна л да. Not bad guys. Ер нь одоо ч Монгол цаахан компот аваад компотоо асуух юм бол юм авдаг юм. Би нэг аюу гоё ба. Тэнд гээд маань сургууль дээр уулын зардыг. Энэ хол дотор юм шалжнаар юм авчиад очиж байгаа бас нэг үгүй. Шинэлэг аюу шалжч. Бацаатай түүш guys. Энэ тэнэлэн ангол юу вэ? Муцва
You know, there are like horse carriages and little rose things everywhere. And look at the little brick building. I don't know why I suddenly started speaking. This vlog was supposed to be in Mongolian, but hey, it's a little treat to my international friends. Санадаа нөгөө нэг 90 гэдсэн газар ичлээ удаадаа ургацсан 5 Avenue Street гэдэг газар. Харах юм бол юм баг юм нэг ясны стадион юм шиг газар заяа. Тэгээд ингээд энүүгээр болохоор ийм жижиг дэлгүүрүүд тэгээд тэнцээгээд ийм пикник хийгээд суучих area гэдэг байна. Тэгээд юу нэг энэ хавийн барилгууд болохоор бас нөгөө Итали стриттэй гэх юм болохоор жоохон ийм угаасаа ийм европчуудтэй гэдэг ийм намхан тоосон байсан гэдэг юм темпүү байд юм байна. Яа нэгдээ энэ метроны бодлын грам ингээд авчруулстай тэгээд тэнцэнэ дээр хан дээр ингээд үзсэн байгаа төгсөө зөвлөсөн. Тэгвэл метроны бодлын болтой ямар гоё юм. Надад энэ авчруулсан нэр таалагдсан. Яа нэгдээ санаа туу тэнч яваад метроноос гараад гэсэн чинь хараа. Зөвхөн юу шижээ World Clock гэсэн бас үздэг стага зэрэг дээр нэмэрээд ирсэн. Тэгээд тэнцээ Тяньжинжан гэх аль тэрнийхэн бодлоор гэж байна. Тэгээд би бол энэ дөрөв бас нэг өдөр нэрч юу гэд голлоор нь ферритэй явах төлөвлөгөө гаргасан байгаа. Тэрийг дахиж иргэж бараг бодгоод л та. Арай тэрний гэрэл насчууд бүр илүү гоё харагдах байна гэж бодчих. Зураг даралыг гэсэн хүмүүс ч хэцэж хахалтаа зураг дарж бараг болохгүй байна. Тэгээд тэр доор байгаа хүмүүсийн нэг ч зураг дарж үзсэн. Бэнэт. Yeah, the thing is Italian style area, town, street, whatever you want to call it. Тийм газар ирсэн байна. Тэгээд энэ газар энэ нэг view World Clock, ямар нэг шижээ whatever I forgot the name. And you like to have into your product take your yeah. Maybe pizza заах юм бол гэж би бас Italian style. Тэгээд chocolate museum гэсэн бас fantastic. Энэ хараа. Everton Birkin байна. Тэгээд гөрөөр зураг даралдаг юм дээр яг байсан чинь энэ чи эхлээд ингээд яг би хэдий санааг олчих. Энэ яг хөө. Би энэ хязгаарсан ингээд орой болохоор ингээд барилгууд дээрээ гэрлийн шоу үзүүлдэг үнээр дуртай. Ингээд алцаж гэлсэн байшин болгоно. Ингээд яг хараад төгсөөд ямар. Ингээд зөксөлтөнтэй санагдсан. Гүүрнийхэн нэрийг мартчихсан. Тэний гүүрэн дээрээ. Атмосфер бас тийм. Цаавд харагдаж байна чинь бүрээр одоо завгүй илүү. Бодлын маань өрөө нийцсэн өгөн цай ирсэн байна. Ингээд авахд Монгол мөнгөөр 20 янз цай 10,000 болж байгаа юм. Энэ өгөн цай юу байна вэ гэж хараад. Ингээд 6 ширхэг бөөц гээд өндөг далайн байцаатай шүд ээж юм харуул намайг юм microplastic гэхээ хуурцар бийд мод тэгээд завсрээ. Систем араач юм. Систем араач нэг 38 юм. Энэ араа нөгөө нэг юм дээрээ цайтай ийм аяхтай Тяньжиний ийм аяг миний хэгийг都是葡萄好了，你那边吸管在这儿拿一下。好。
Машин. Орингийн тийм тикет авчих. Porcelain House-ийн тикет нөхөр юу нэг хүний 50 ён. Тэгээ би оюутан болохоор 30 ён болоод байна. Тэгээд Chinese tea гэсэн савцаа. Тэгээ нэг оруулж авахгүй нэ. Тэгэхээр ихлээр уугаад авчих юм аа. Торо бутаа гэдэг юм даа. Австрали том сүү үзмний хэсгүүдтэй тийм ус үзмний шүү. Энэ яг гэдэг таглагаараа онгооч тагсаг. Энийг салгаад авчих болох юм шиг. Салгаж аваад сүнээр салгаж авна. Яг хэсэг болгоны юм. Шат хийсэн зүйлийг ханаа хаач болж байна. болохоор юм яг музей стил юм аа. Гэт тэнцээ хараа энэ саунд хүмүүс пледээ мөнгөө хийгээд байсан. Хятадаас монголчууд энэ тийм сав маа ийм музей түүхий дотор сүлдүүр гэдэг нэг энд ер нь мөнгө тавьсан байдаг ч яг тэгдэм шиг байна. Энд нэг зав байна. Энтэй холбоотой уул ийм юу гэх юм тайлбараас явдаг. Найл нь доош. Найл нууцлаараа WC гэдгийг ингээд шаад идэхлээр юм байна. Шилжихгүй шаад хийх болтоо шилжих тоглоог байх хэрэгтэй тийм. За дээшээ гаж үзье. Ихтэй дуал камератай гэдгээ барьчаад яваад. Гол нэг юм камертай юм байна. Өөрийгөө чараад байна. Don't touch me. 咱们这边没事。表情正常一点。No flipping. Дээрээс нь харуул. Нэг юм. Олон татан дээр харуул яг зүг болох юм шиг. Юу вэ? Яаж. Оо, тэраа. Машина үсгээд юу болов? Хайлтс баг. Хайлтс шүү дээ. Нэг юм юм шиг. Мэдэн тавсараа. Тэгээд бишара. Антино. Яг тийшээ өөр юу хаа нэм юм бодсон би тийм. Чинаас ингэ морди тосгоо. Энийг юу яаж чек гэж харах юм. Энэ бол ингээд ихтэй хуучирсан. Тэгэрээ ингээд цаашаа бас юм бүр өндөр биш юм. Хүмүүс жамраа би нэрийн дараа яг юм. Хорон давхарчсан яг юм. Хүний төлөвлөгийг одоо Emperor member ч юм уу тийм commander амдэржсэн идэлж хэрэгжсэн хүчтэй нас тавцсан юм байна. Энэ болохоор Albania-гийн засгийн газартай тийм хамтарч ирсэн юм шиг байлээ. Хятад талхах гэсэн үнэтэй. Дараагийн хотор газартай. Нөгөөдхийгөө бүр хотоор China гэсэн бичгээр доороос зураг дараах гэдэг. Хараад China Орчин гэдэг одоо монголоор шаад гэдэг юм шиг тийм шаатгаар тэнвэр гэдэг юм өмнө гаргац гэдэг юм шиг байна. Тэгээд энэ чинь надад дараалаа. Тэгээд жижиг мөр байна. Ингээд дуусчих байгаа юм шиг. Одоо бэлгийн шопорнод үзэл тийшээ ороод. Коньяк. Вот. Вот юм гэдэг ирсэн байна. Энэ өдөр очдог стритийн хажуухан тал. Тийм. Хоолны стрит юм. Нэг 6 ширхтээ 6 ширхэг 20 артаа. Амбугай юм. Амар дөөсөн. Жирийн болснуудыг бодоход
Урд нь илүү зузаан, дээрээ зузаан доороо нэмэх юм гэдэг юм. Яа, алдартай номын сан бол. Яа. Номын сан бол жом шүү. Номын сан гэдэг. Зараз шатных нь ерөөс засаг зайгүй итүү номтой ер нь бараг хамгийн өргөд цагаан байгууллагатай номын сонгуудын нэг гэж хэлж байна. Хүмүүс нэмэгдээс ороод ирэх дараа гарч нөө. Сая монстр явуулсан чинь butterful and creamer is харагдаад тэгээд сквачлаа. Энэ харагдаад Dubai style pistachio cream with raspberry буюу мадинатай. Тэгээд юм лактон. Айгуу гоё харагдаж би өөртөө нэг strawberry basque cheesecake аваад явуулснаа энэ нүдэн харахаар за let's try something new good. Би англи монгол хөрж ярьдаг учраас уус монголоор ярьж байгаа монголоор яриад англиар ярьж байгаа англиар ярьдаг байсан ч одоо гэдэг юм хоёулыг нь хойж гуйгаад ярьдаг. Мөргөйм. Хамаг амар ихтэй айгуу хэлдэг болохоор тэр үнэхээр гэж хэлдэг. Тэр бүр үнэхээр гоё. Тэгээд юм писташионы ногоон соус нь бүр нэг юм амар тийм үнэхээр тийм юу гэдэг. Мэдгүй зүгээр айгуу тийм гоё. Тэгээд энэ чинь Москоос авах шиг байна. So good, the best thing I've ever had in a while. Тэнцэн айдэрээ ирсэн байна. Одоо энийхээ дэгээр хараад тойрч явна. Хөдлөж юм уу? Хөдлөж байна. Ууран дээр бараг хэзээ цорын ган асыг харагч гэдэг юм хайныг бол. Тэгээ би сая билет аваад биш ороод байсан чинь тэгээд билет аваад Монголын асыг харагч тэгээ шууд суудаг юм байх юм байна. Эхнээс захиад нэгнэ. Тэгээ эхнээс захиад игээд чинь билет нь дуусч. Тэгэхээр одоо маргааш нөгөөдрөөс ирж дахиад суух уу эсвэл өнөөдөр зүгээр усан онгоцтой суугаад за яа их үгээд явах бодож байна. Юу ч гэсэн сэтгэлээд бэлтээгээд зураг аруулж байгаа юм да. Яа энэ уртсын ямар мохот юм зүрх. Хэмтэн. Тэшара танах харагч нь аюу гай. 但花圃灯光主题也象征着天津的未来像万花筒一样千变万化，日新月异。在这儿呢，我们将穿行天眼池，大家可以看到它也运用了激光雕刻技术，在模特的图中表现хамгийн түрүүнд бас хараад яг бид тэний урд үргээд таслаа. Тэгээ бид яанадгийн онгоц авах юм гэдэг чинь тийшээ дараагийн шинэ онгоц зөө гэдэг хамгийн ихний өмнө баг болж орсон мохор би хамгийн урд 我们在穿行天眼脚下时， харах 看 үнцгэр 到的 үнэхээр 模特 гайхалтай 达 ядаад 到了110米的直径，有2名乘客他们转了一圈，半个小时时间，到最高点就到了120米的高度。如果天气好呢，差不多30-40公里的海河景致就能尽收眼底了。好的地方啊，因为我们的游船则在前方带着大家调整船头。手工艺品包括像杨柳青的年画、银章的彩塑，以及接下来由我们来看一下有请九层花。天津这座城市啊，在1860年之后，在历史上备战9国租界，是拥有租界最多的城市。
所以天津叫万物 Энэ бас нэг аягүй гоё тайлбар явуулсан. Наад тайлбар 一定是太阳油和万物油。 тийм сонсож 我们在 байсан. 左边区域到达了20分前10分，当时来到是福建。 А нэг ингээ онцгой өдрийн大家都是讲了， өдөр 2026 оны 5 сарын 1-ний өдөр. 看到2对名人 Labour Day. 左手边向前找到一片，我们到进步桥桥下了，这是海河的新建桥。和在市民说它特别像一个和谐号的列车一样，非常有现代感。通过这个桥以后呢，我们去向左前方，您会看到有一个红顶的钟楼，然后这一片区域的左手边就已经到达意大利风情街了，就是当时地图界的所在位置，就是在我们左边区域。当时呢，意大利在域外有且仅有唯一的。 За яна найз тогтой. Миний өдөр 继 байсан 续向前， тэр 正前方 та 您就可以看到 харагдаад 海河著名的解放桥了，就在我们的正前方。这座桥呢是1927年的时候建造的。穿行在解放桥当中，我们继续来看一下流程的左前方，来到天津站地标式建筑的世纪钟了。2000年1月1号0时敲响。 За сайн мэдээ. Би Шэньчжэнийн Шулуу Drum Tower. Яа, Drum Tower гэдэг юм хэрэгтэй. Одоо тийш явахаар Ancient Street, Ancient Тэгэд энэ жоохон бас юм гочин Шэньчжэнийн өвд музей юм. Тэгэхээр одоо гочин музей аа. Drum Tower гэдэг юм. Манай пиано хийг болохоор арай хөвгөө. Тэгээ бас тэр нөгөө Drum Tower гэдэг яг үзэх хэрэгтэй. Энэ хаад лоо. Тэгээд одоо энэ дээр хаад яваад өнөөдөр бол дараа зүтагаад дараа тэр орсон бодож байна. Тэнцэнд Мушка бааш юм дурдаг. Танихаас анхан талдад нэг явлаа нэг ийм хэмжээтэйг авахд бол 5.5 юм болж байна. Монголын дөр бол нэг 2,500 орчим юм. Тэгээд энийг яг ингээд амтлаад идэд үзэх юм бол яг л тийм борцог шиг амттай. Зүгээр нэг тосон найрч борцог гэдэг ч магадгүй. Тийм бүгдээ тэрийг бодоход ийм мушга энэ ч гэдэг юм байна. Тэгээд голны энэ яг юу байгаа мэдэхгүй жоохон сахар шиг. Манай супермаркетд зараад идэг сүү заяа энд бүр ингээд юм олон төрлийн юутай нэрс гүзэт юм зүйл тэгээ айлмтай гэдгийг хараа. Тэгээд сүү зүйтэй доор авахтай кофе амар олон төрлөөр ингээд зардаг. Тийм амттан бас зард юм байна гэдгийг нэсэс нэг идэвчийгээд авах шиг. Хорошо гэдэг юм. Мөнхий хаваа. Энэ их надад таалагдсан юм уу? Хаа. Юу нэг идэж явахгүй бол миний аялал бас ингэж юу яах вэ? Би сая юу авсан бэ гэдэг нэмэлтээр ийм нүхэ. Эдний ядтай юм ийм зацсан надаа. Ингээд энэ болохоор 8 юм. Тэгээд 3 сүү авсан. Сүү автаа ямар дэвсдэг авсан бэ гэсэн чинь энэ болохоор ийм атын цай гэдэг хоёр хандлын уншаа. Тэгээд би бас сонирхолтой юм. Тэгээд нөөц нь мэдээд олон төрлийн тэмтэй мэй ямар юм сонирхолтой. Тэрийг авсан. Тэгээд энэ болохоор юм tropical ананас маннас пиццэн гэдэг сүү авсан байна. Тэгээд бас ийм сонирхолтой авсан байна. Экспресс гэдэг. Экспресс яах юм бэ гэсэн чинь энэ хоёр стик ингээд дотор нь хийгээд ингээд яхаар цагаан болоод тээдэг. Би одоо энийг тайм лапс хийгээд үзүүлье. Сонэт би нөгөөдгөө ингээс орогоос ирсэн. Яг тийм өөрчлөлт гарсангүй л дээ. Зүгээр ч Was it not really? They bring it. Ini kar jauh udah, dah merotai, mulut.
өөрчлөлт байдаг гэдэг. За яг ингээд миний хувьд бол арай зүг цагаан болсон. Тэгэхээр зүгээр жоохон хайлаад урсж байгаа боломж тэрээс ядгаад. Тэгээ би дахиад жоохон зав гахаараа энийг дахиад эргүүл төлсөн. Одоо өөр юмудаа төсөлдөв. Тэгээ гад. Амин дөрөнд хэлээ. Энэ. Яа сайдгүй. Тэрэн баг цанд сүү игээр яг ямар амт болд штэ яг тийм л амт юм байна. Ana гоё юм. Тэгээд өөрөө одоо энэ юу үгүй надад би яг одоо угаад дууссан санагдаад алгаа гоо түр хадасаа дараа нь тийм. Өөд гүзэтэнтэй гэсэн. Тэр үгүй. Андагт ингээд юм итгэх нэг юм юутай ямар амттай яг юм ганцхан юм итгэх нэг тийм арттай юм идэж байгаа гэж санагддаг уу танаар надад хайраа тэр санагдаж байхгүй яг тийм амттай байна. Яг гоо. Өөрөөр нэг мажик дөрөgat аюу тийм ятдаг болгоод өчигдөр баг яг юм болчихсон. Тэгээд би тэгвэл тэгээд ийм мачи идэх яг дан үзүүлсэн те. Үзүүлсэн нэг манготой хаа. Манготой тэгээд доктор нэг мангоны фильмээ тэр бүр амар амттай заяа. Энэ болохоор яг тийм гандангийн амттай. Яг миний ярьж байгааг ойлгож байгаа найз байгаагүй мэдгүй. Тэгэхээр гандангийн мэдхээр яг нэг юм цаана нэг юм арваа нэг тийм юм яг байгаад дэггүй. Яг тийм амттай. Ini tak gitu. Мэдээд гоё. Одоо метрийн гоё. So яг эдний сүүний надад хамгийн таалагдсан банантай. Банантай нь айгүй гоё юмтай. Яг манай сургуулийн ажлын convenience store зардаг болохоор би яг тийшээ байгаад чаваад. Яг тийм л үгүй. Яа, инструктор яг tourist travel bandig болчих. Тас яг бүх хэрэгтэй юм байна газар. Шатнуур. Зяны стабиль сая зүгээр хинж явж байгаа гинт энэ нөгөө нэг юу мис нэрний юм. Татвэрийн цандрыг юу ч нэг юм art something гэсэн тийм бод нэрээ бэсэж ирдээ гэж бодоод ороод ирлээ. 60 оноор тикет авч ийн. 60 он нөгөө студент гэдэг 70 он болох юм бол тийм тикет гээ. Энэ болохоор гэрээ дэсний альтертай хар уран зургуудын recreation хийх газар юм лээ. Тэгээ аюу олон хот салбартай. Тэгээ би одоо тэмдгийн хот дээр яа нэг юм тикетний манай визэтэй. Ядараа хэмжээ. Хитэн тагтаавь. Oh, the screen. Энэ чинь ингээд зургийн тавиад тийм чинь хайлбар хятаарлээ. Тэнийг унших үзэл бооч зад байлээ. Dove of peace. Инженер шоуны өөр бүлэглэж шоуны тор байна.
За хэдүүлээ дараагийнх нь орж үзье. Би бол ер нь дараагийн байгааг бол бараг л харчлаа дөө. The Kiss. Ха, наран таймер олон хүмүүс хүн болгомоор юм зураг оруулт юм шүү. За next exhibit, let's go. Я дараагийнх нь төр хэмээл та. Амттай. Next one, let's go. Okay. Тэр нэг үргэлжлэл үзэх юм да. За дараагийн хэсэг. Кино. Вау. Ингээд story night болчихлоо шүү дээ. Ингээд гайхалтай уран бүтээлүүдийг ингээд солбоод ээлжлээд гаргаж байгаа юм байна за. Оо. Тэгэхээр англи ширх хүртэл ингээд хөдлөд байгаа харагдсан юм. Там бэлэг зэрэгээ битүү. Энэ бол 369 бол бүр алах нэ. За next one. Focus тарай. Focus тгвэ. За. Вау. Гүд ингээд бүтээлч болгоноороо сольд юм байна. Тэр манай анаад танаа яа биш үү? Энэ минийхаа Пикассо юм шиг байна. Пичтас юм уран зургийн авьяастай бас мэддэг юм биш үү? Гэтэл нэг үйл таарч. Section марцгой. Бас л тийм байна. Ой, ингээш. Сарнэт гэн бондог. Талаа ирэх газар гэж нэг хэлдэг байна. Түрүү амар олон нохор бахан камер үзүрсээ би бичлэг хийж авч юмсан. Гэтэл юу бичлэг шүү дээ. Йоо, нэцэта. Ямар гоё вэ. Ханад харагдсан уу? Тэг яаж чад өнөөдөр Тэнгэрийн аяа амар гоё. Хальт бороо ороод хальт нар гараад тэг яг би энэ зэрсэн нар гарчлаа. Тэг би одоо энэ дээр сууж үзсэн. Тэг намайг харж гинөө. Яг хаан харагдахгүй далаа гэж. Яа. Тэм үгээр бичгүй. Тэг харагдсан. Эдгээртэй гол энэ хавьяага ингээд юу болгосон юм байна л да юм. Парк болгоод үзсэн. Ороход 20 он. Тэг яг энэ богонд сууж үзсэн юм бол билетийн өмнө үзчихсэн юм тийм. Тэнцэн юм бүх хаалтай энэ хятад үзсэн садаад сууж. Тасаа дээр богонд суугаад бүдээчи. Амар их очиртай байна. Тэ зүгээрээ. Яра ийм том нохоогоо хөтөл дагуулсан юм чи ингээл. Манай Монголд бол ард үзэгдээд угаасаа явахгүй шүү дээ. Би ч ер нь бол жоохон үннийг хэлэхэд бол нохоог нь жоохон ард үзчихлээ юм байна. Далайн хэрэг дээр одоо юм жижиг богоон цугч нохоогоор юу гэнэ. Бага бичсэн юм байна. Тэг гадаа гоё нөө. Миний дуу хоолой сонсогдох нь мэдэхгүй байна. Гэтэ далаа дээр ирээд нэг хараад сонсоод нар жаргахыг хараад тасгайг гоё. Нар жаргахыг хараад нар бол ингээд тэр зүг рүү жаргадаг байсан бол амар гоё явах байсан. Цааш яг тэнцэнээс жаргах. Гээд тэнцээ. Бэжинда тэнцэнээ ингээд бахад захихан станцын юм уу та. Үсцэгсгээд бэжинда. Ох, ингэсэн чи өөрөө хэлчихдэг юм. Би төөсөө болоо энэ гадаа сорч байгаа тийм. Би таатай авсан юм аа. Ваасч цуг идэхэд. Тэгээд тэгсэн ядаг хүлээгээд газ бичлэг. Тэгээд тараа би сигналийн орсон чинь дараа ингээд намаа чоклет гэдэг ингээд 9 ширхтээ боцсон шүү. 9 ширхтээ 14 он зарч идэв. Тэгээд би энэ миний Монгол дэвтэрийг Японоос ирсэн тийм.
адилхан гоё амттай байх нь уу? Эсвэл арай жоохон яа авах нь уу? Ер нь ямар авах нь уу? Тэгшин зүйлсийг аваад ороод ирсэн юм байна. Яг ихтэй хамтдаа шиж үзье. Түр ингээд авчих юм та. За, унаач. Мама шоколадыг мэдтгүндээ тэгээд мэддэг болох байхаа гэд. Мөн байна надаа. Үнэн байна. Аа нөө гоё юмд байна. Аа Монгол ингээд хайрцгийн 45-аар зараад идэг шүү дээ. 45,000-аар. Тэрийг бодоход чүд нэстэ багтан зэрэг жоохон юм гашуу амттай. Гэхдээ ер нь яг текстур бүх юм мөн биш. Гэхдээ яг уусаа 7-Eleven чи өөрөө Японд ирэх болохоор Японоос авч ирсэн юм байна уу? Вэ хэтэрч мөн хэтэн бас үйлдвэрлээд байгаа юм байна уу? Мэдгүй. Гэтэ ямар ч санаа гэж нэтсэн. Ямар ч та нар юу хятад ирээд 7-Eleven ороод тэгээ намайг шоколад идмээс юм хүмүүс энэ тушаад үзэх боломжтой тийм. 15 яа гэдэг чим 7500 төгрөг. 7500 9 ширхэг гэхээр яг нэг тийм жижиг цажиг хайдаа идчихмээр санагцсан үед бол агай зүгээр л юм. За хаа нэрсэн гэдгсэн чинь ингээд богоон багсал дээр ирлээ гэдгсэн чинь бодож байна. Би баг 100 гадар ирсэн, буруу гадар ирсэн мэдэхгүй. Нараа ингээд богооныхоо кодыг ингээд цаасаар биччихдэг. Онлайн богооны мэдээлэлтэй дэлгүүр зүүж байх. Хятад улсад ясангаа том Тэнжин гэдэг хотод байхад айгүй тийм үстэй өргөц санагдчих. Би үргэлж манай анхныхаас ч анхны богоон багцаас жиж гэж. Би өөр богоон багцаас явж зүгээр дээ. Намаатрах болоос яг хөө боломж шүү дээ. Идэж жоох юм зардаг юм тийм хийх юм. Тэгсэн чинь энэ юусоо юу ч байхгүй. Гэт чи хүмүүс суугаад бараг 90-ийнхаас жижиг гэн заяа. 90-ийн автобус багцaalтай чинь тэгээд тэнцэн нэг нойртой. Тэгээд яг тэнцэн нэг юм цэмэгдэг хэсэгтэй заяа. Тэгэхээр болоо. Сонирхолтой. Одоо тэгээд би буцаж богоондоо суучаад богооны тур хийгээл бараг бичлэхэд дуусах байх та. Яа юу ч гэсэн гараад ичлээ. Богооны үлээгээд өсөж байна. 13 номер дээр. Тэгээд би богоон суух гэсэн чинь би нэг юм нэг сонсдог Rotten Mango гэдэг подкастн дээр нэг юм хятад богоонд явж байгаад 0 явах гээд нөгөө богоон хооронд дамждаг завсар нэг гисгсэн чи доошоо унаад тэгээ өөр дөр ингээд богоо яваад тэгээд нэг гар хоёр хөлмөл ингээд асраа тэгээ ингээд ер нь ингээд ийм арсан хүч одоо ингээд богоон дээр нь явах тэрийг болохоор ингээд ийм чам дээр 4,000 зан явбал яг тэгж мэдрэгдэнэ гээд 4,000 зан гэж боддоо манайхан заан штэ. Тийм амар хэцүү юм тулсан гээд тэгээ би яг одоо тэрнээс хойш анх удаа хятадынхаа богоон суугч байгаа жоохон айцтай. Гэтэ тэгээд угаасаа богоон дамжиж явахгүй бол тэгээ зүгээр л юм шиг байгаа шүү. Тэгээ тэр богоон яагаад тийм асуудал гарсан бэ гэдгсэн чинь богоон дотроо нөгөө хуучин богоон тасварлаад шинэ богоон болгож хийгээд тэгмээд тэр богооных нь болохоор ийм яг 0 явдаг одоо тэр нэг завсар яг нэг ийм төмөртэй хэсэг гэдэг чинь тэнцэнэ нөгөө кондишнинг нүх гарах гад ингээд хуучин ингээд нүхлэж шалгаж үзчихсэн нүхээ бүтэн таглаагүй ийм одоо шууд ингээд зүгээр байж байгаа хэсгийг ганцхан газар гიშх юм бол доошоо шууд ундаг тийм нөхцөлтэй хийсэн байсныг нөгөө их цайгүй тийм азгүй байдлаар яг тэр газар гიშгэж харсан юу. Тэгэд энэ гიშгээд азгүй байдлаагаа тэг ингээд богооны компанитайгаа шүүхтэлцээд тэгээд уулын ингээд сэтгэл санааны хохир одоо тэгээд ингээд насаараа асаргаанд байна гэд тэрний зардал гэж сая доллар юанаар сая доллар нэгсэн чинь ерөөсөө эхлээд $100,000 өгөөд тэгээд дараа нь $102,000 өгсөн гэсэн юу. Үнэхээр тэр хүний одоо бас яг ийм injuries бол ерөөсөө хангалтгүй санагдаж байгаа та. Тэр яг богоо ирчих шиг богоондоо судгай. Амжилт усрыг юм таашаа. Болгоомжтой ороод гэдэг. Сайн яваад сайн очихно уу гэсэн. За богоон дараа тэрлээ. Богоон иймэрхүү. Миний ар энэ байна. Бот нь хараа ийм том. Тоотал дээдлбэл юу нэрээ өргөн болчих юм байна. Хэр зүйлх нэг зүйлх бас биш. Доорнжил нь арай шиндүү зэрэг харагдчих гэж байна. Тэгин чинь нэг хэрэгтэй. Цонхоор аргалын юм уу? Тэр дээр ачаага хийх юм байна. Тийш ачаага хийх.
Одоо 10 градус 11 болох чинь. Энэ богоно ресторан бэлгамгаа гэсэн чинь. Тэгээ богоны ресторан би ямар санаалгүй болоод тэгээд яасан гэдэгс яг энэний хажуудлын байгаа манай байгаа зэрэг. Тэгээд би нэг ширэнтэй газар гоймогоо тавьчихдаг гээд хаашаа явах гээд нэг хаалга бол шууд ресторан гараад ирсэн зэ. Тэгээд манай ресторан гарах болохоор аягүй зүгээр юм. Тэгээд тэнцэнээр альсан эцсийн сэтгэл үг юу. Замд гүйж сэтгэлээ болж байгаа. Тэний бол ер нь ингээд нэг усаадаа аваад очиж үзсэн ч гэдэг үү гоё. Асыг хараад зав тэгээд далай хамгийн бэст далай. Уус нөө далайд амьдэрхгүй одоо манай монголчуудад бол энэ далайтай газар очих болсон юм гоё санагдаж байна. Тэр юм хятад мэдлэг үсгэж байгаа далайтай газар очих далайгийн заавал үзүүл. Тэгээд түгээр хамгаалж бодлоо. Тэгээд Кенжи ер нь бол ингээд нэг 4 өдөр 4 шөнө аялчихад бол ерөөсөө бүх үзэх том юм үзээд дуусчихжээ. Тэгээд Кенжи ерөнхийдөө яг тийм бас яг аялж очих гэхээс илүү бас амьдрал илүү зүгээр газар юм болов уу гэж бодлоо. Гэхдээ нэг сул тал миний очиж үзсэн хамгийн тэнэг метроны системтэй газар заяа. Би одоо ингээд метрод нэг хөрхөд хотоор орж үзээ. Бүх метрогоор ингээд аялж байгаа. Тэгээд метро л ингээд үзэх ёстой гол газруудынхаа яг хажууд үзэх ёстой те. Тэгээд метродоос буугаад заа өстө ихтэй 1 км алхах ёстой байх ёстой байсан ч Тэнжиний хэрэгсээ тийм биш ингээд заавал метродоос буугаад нэг бол ингээд автобусандаа суугаад эсвэл заавал ингээд хэдэн километр таксид явах тийм шаардлага болоод тэгээд метронууд нь үргэлжлээд ийм хоорондоо огццсон юм солилцдог систем амар төвөгтэй. Одоо ингээд 18-аас би шууд 9 намраас шууд суучмаар ах заавал тэр хоёр хоорондоо ингээд огццохгүй зөрөөд тэнгууд би 10-аас гараад 9 рүү алхах зүйл юм уу эсвэл 10-аас дахиад 11 рүү шилжээд 9 рүү шууд чинь ингээд заавал тийм явах шаардлагатай байна. Яг тэрийг мэдчихэд устаараа зайлах аюу төвөө. Үзэх юм гоё та. Тийм татраа. Эний айсан хотоос баг юм ранкара ухаатаа зэрэгж орж ирээд би тийм дөрөвөр байранд орчихсон. Тэгэхээр төгсгөө тийм төгсгөө мартсан байж магадгүй дахиад бичлэхгүй байж магадгүй гэдэг дуусчих. Энэ бол миний болгоомжийг үзсэн. Баярлалаа. Subscribe дараарай, like дараарай. Баярлалаа.